Сайн мэцхан хүмүүст үзэгчдээ Сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Хүүпнүүцийн 34 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ 7 хоногийн үед болохоор Монголын сагсны шинэ мэдээллүүд болон Азийн оюутны лигийн талаар болон BCL мөн дээрээс нь 3 эсрэг 3 мэдээллүүдийн талаар ярилцах болно. За тэгээд мөн нэвтрүүлгийн төгсгөлд бид бүхэн драфтын 1 болон 2 дугаар сонголтуудаа хамтдаа бас ярилцах болно. Тэгээд хамтдаа хулантайгаа бас ярилццгаая. Орой минь тулаан. Орой минь төргийн намайдаа бас орой минь хүргэе. За энэ 7 хоногийн үед Монголын Сагсан бөмбөгийн тамирчид тэр дундаа гадаадын лигүүдэд тоглох боломжтой болсон тоглогчдын талаар мэдээллийг хүргвэл. За хамгийн ихний мэдээлэл бол Вьетнамын дээд лигт тоглох тоглогчид эхнээсээ бол бүрэлдэхүүнээ танилцуулаад явж байна. Тэгээд Вьетнамын дээд лигийн хувьд Таиланд, Индонез, Филиппиний дээд лигүүдийг хараахан гүйцэтгэж гэсэндээ зүүн өмнөд Азийн төвшөнд бол дундаж төвшний лигтээ ордог. Тэгээд Монгол тоглогчид зуны хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд өмнө нь хэд удаа явж исэн жишээнүүд бий. За тэгвэл энэ удаад бол Хасын үлгүүд багийн тоглогч Мөнхөчийн Цэнгүүний хувьд Вьетнамыг зорилоо. За түүний тоглох баг нь бол City Wings байх юм байлээ. Өмнө нь энэ багт Цагаанбаатарын Санчир тоглож ирснийг манай үзэгчид маш сайн мэдэх баг. За дээрэс нь Ночон Delphins гэдэг багт мөн мэрэгжлийн Сагсан бөмбөгийн Вьетнамын баг байгаа. За энэ багт бол ховч хонхруудын бүрэлдэхүүнээс Батхуйг тоглохоор болсон байна. За дээрэс нь металлын бүрэлдэхүүнээс мөнх өдөр гэрээлсэн ийм мэдээтэй байна. За тэгвэл мөн дээрээс нь нандин хүсэл болон инхи одын талаар мэдээллийг хүргвэл нандин хүсэл бол дивишн 1-т багцсан байгаа орсон байгаа. Тэгээд илүү дэлгэрэнгүй сургуулийн талаар ч юм уу мэдээлэл байгаа юм. За инхиад нандин хүслийн хоёрын хувьд яг Монголын Сагсан бөмбөг сонирхогчдын дунд хамгийн хүлээлт өндөр тавиад араас нь бид нар одоо залбираад гэх юм уу хүлээлт тавиад байж исэн ийм хоёр тоглогч. Тэгээ хоёулаа маш чухал зүйлсүүдийг бол яг энэ 7 хоногт туулж авах шиг байна. За NBA-ийн драфтд бол 4-р курс учраас албан ёсоор энэ 7 хоногт инхиад нэрээ бол өгсөн, ерөнхийдөө автоматар өгсөн гэж ойлгож болно. Коллежийнх нь хамгийн сүүлийн улирал учраас. За тэгээд NBA-ийн 2026 оны драфтыг бол хамгийн сайн драфтын ангиудын нэг гэж дүгнж байгаа. За ялангуяа ихний 3-4 сонголтоос бол франчайз плеер тодрох бүрэн боломжтой. За тэгээд маш өндөр ур чадвартай тоглогч нар бий. За боломж мэдээж баг хэдий ч гэсэндээ бас байгаа гэдгийг онцлох ёстой байх. За нандин хүслийн хувьд энэ 7 хоногт бол түүхийг бүтээлээ маш баяртай мэдээ байна. За тэгээд NCAA 1-р дивизонд буюу Монголын Сагсан бөмбөгийн спортын түүхэнд эмэгтэй тоглогч анх удаага энэ том тавцсан дээр, том тайзан дээр бол тоглохоор болж байгаа нь маш баяртай мэдээлэл болж байна. Тэгээд нандин хүслийн тоглох сургуулийг бас нэлээд судаллаа. Tennessee State University тэгээд Nashville хотод байрладаг Tennessee мужид байдаг ийм сургууль байсан. Тэгээд хөгжим спорт хоёрын хувьд бол нэлээд баялаг түүхтэй сургууль бас харагдсан. Тэгээд Америк хөл бөмбөг, хөнгөн атлетик тэгээд Сагсан бөмбөгийн спортоор бол нэлээд сайн түүхтэй бүр Олимп, NFL-ийн алдарнууд хүртэл төрсэн ийм сайн сургууль байсан. За гэхдээ яг эмэгтэй Сагсан бөмбөгийн хувьд авч үзэх юм бол элит түвшний сургууль бол хараахан биш хөгжиж байгаа хөгжлийнхаа явцад явж байгаа ийм сургууль гэж хэлж болно. Тэгээд яг сайт руу ороод судлахад багш нарын чанарын хувьд ч гэсэндээ маш сайн санагдсан. Тэгээд сүүлийн үед ер нь NCAA 1-р дивизоны дундаж түвшний багууд Азиас маш их легионер тоглогчдыг хайж ин. Тэгээд тэдний нэг нь нандин хүсэл маань босонд бол маш их баяртай байна. Давхар баяр хүргэе гэж хэлмээр байна. За баярлалаа. Маш гайхалтай онцлог мэдээллүүдийг хүргэсэн хуландаа баярлалаа. Тэг хэсэг хугацаанд завсарлаад Азийн оюутнуудын тэмцээний талаар болоод BCL-ийн талаар хамтдаа зочдтойгоо ярилццгаая. Тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Teso Group ID Zone ажиллаж байна. Нэвтрүүлэгт эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр United, MCS, Coca-Cola ажиллаж байна. За бүгдэнд нь орой мэндийг хүргэе. Тэгээд сая бас хэлсэнчлэн инхи одоо драфтад нэрээ өгсөн байна. Тэгээд мөн дээрээс нь нандин хүсэл Монголоос анх удаа дивишн 1-ийн эмэгтэй одоо тоглогч төрлөө гэдэг ч юм уу маш гайхалтай мэдээллүүдийг бас хүргэлээ. За тэгээд хэдүүлээ хамтдаа бас шууд оюутны лигийн тэмцээний талаар ярилцаад явцгаая гэж бодож байна. За орой мэнд оюутны лигийн мэдээллүүдийг. За орой мэнд үргээ танаас баг хамт олонд ажил амжилтсан яах гэдэг Орхив хүүхдээр баг энэ үйл 3-аас сууж байгаа шиг байна. 2-аас сууж байна. Ер нь яг 3-3 дээр бол төлрөөд ажиллаж байгаа тийм. За ер нь тэгж ялгаж байна. Оюутны AUBL гээд одоо маш том юм оюутны лигийн тэмцээн, оюутны багууд оролцдог тийм тэмцээн болно. CAP лиг гээд ийм хоёр тэмцээн болно. За энэ эхнийх нь буюу
капитан болохоор Мойс энэ олон улсын томоохон тэмцээнд оролцохоор болсон байна. Монгол Улсын их сургууль. Нөгөө лигт нь болохоор буюу одоо урт хугацааны лигт нь болохоор за Сидис оролцохоор болсон. Сидисийн хувьд болохоор оюутны лигт дөрүүлсэн. Бид хүнд бас мэдээлэл нь харж байгаа шүү тий. За 2026 оны 8 сарын 2-оос 9-ний өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсын Хонжоо хотод бол энэ тэмцээн болно. Тэгээ энэ жилийн тэмцээнд өнгөрсөн улирлаас 6 хүчирхэг баг дахиж оролцохоор болсон. Тэгээ Филиппин, Австрали зэрэг орнуудын багууд бол анх удаага өрсөлдөж байгаагаар нэлийн онцлог байгаа юм байлээ. Тэгээд Азийн шилдэг их сургуулиудын багийг нэг дор харж болох хамгийн том тэмцээн л гэж ойлгож байна. Энэ нь болохоор капн шүү дээ. Кап. Тэгээ капнаас бид бүхний харж байгаачлан Мойс шонхрууд. За Мойс шонхруудын хувьд ягаад энэ тэмцээнд оролцох болсон өнгөрсөн жил аль хэзээ тодорхой болсон байсан гэж ойлгож байна. За харин энэ жил болохоор санхүү эдийн засгийн дээд сургуулийн баг болохоор лигийн тэмцээнд нь оролцсон. Зарим капын тэмцээнд нь өнгөрсөн жилийн авраг Мойсийнхаа оролцсон. Ийм ялгаатай байгаа шүү. Тийм, капын тэмцээн бол илүү бага хугацаанд богино хугацаанд яг хасагдах жумаар явагдтал лиг болохоор илүү урт хугацаанд явагдахаар 10 сараас бараг 4 сарын хооронд гэсэн тийм амар урт хугацаанд. Тийм. Өөртөө очиж зочтой болол тийм оюутны хэсэг мөнгө төвшинэхэд бол зочгүй гоё. Лиг нийт хэдэн багтаа юм бол 12 гэж ойлгосон тийм. За тэгээд ялч лиг буюу энэ арай том гэх юм уу арай урт хугацааны тэмцээнд нь бол дандаа тухайн үйлрэл төрүүлсэн багуудаас оролцох ийм мэдээтэй байна. Журамтай. За ийм мэдээтэй байна. Оюутны багууд маань ямар та шууд оюутан цагаас олон улсын тэмцээнд оролцоод эхлэх гэдэг бол тоглогчдын хувьд бол амар тийм том туршлага болно л да. Одоо ингээл залуу тоглогчдын хувьд те заавалчгүй одоо дээдлийн багт орж заавалчгүй одоо дээдлийг төрүүлж дараа жил нэг одоо тоглохгүйгээр бас оюутны лигт өндөр амжилт үзүүлэх юм бол тоглох ийм сайхан боломжтой болж байгаа юм байна. Тэгээ чин давхар нөгөө Азийн орнуудын соёлыг ингээд харилцаа холбоогч гэсэн илүү бэхжүүлдэг. Нэлээд том лиг байсан. Өнгөрсөн жилийн финалийн тоглолтыг харж байхад Хятадын 50 тэгээд Хятадын баг хоёр хоорондоо финалийн төлөө тоглож исэн байсан. Ер нь Хятадын багууд хамгийн чанга өрсөлдөөнийг үзүүлдэг тийм нэлээд чанартай лиг бол байсан шүү. Одоо дотоодын өрсөлдөөнөөс айгүй хүчтэйгээр гарч ирж байгаа тийм багуудад Томос одоо Японы одоо энэ оюутны лигийн хэдэн дивизионтэй ч байдаг үлээ. Юу ч волейболын лиг нь бол 7 үед би тэрийг сайн мэдэж байна. Сагсан гэхээр бас тэрнээс нэг дутхгүй л байлгүй дээ. Тэгэл 7 дивизионы дээрс гэсэн хүмүүс ингээ ялгарч гарч ирж байна. Тэгээд Хятад ч гэсэн ялгаагүй бохтой тэр олоогүй хүмүүс. Үнэхээр чанартай багууд л тоглож байгаа юм тэмцээн. Тэгээс тийм чансан өндөр одоо багуудтай тоглож байна гэдэг чинь ирээдүйн одоо нөгөө дээдлийн чанартай тамирчныг хүртэл бэлтгэхдээ дээрээс нь одоо бид бүхэн ч гэсэн дээдлийнхтэй олон улсын шилдэг одоо багуудтай тоглож байгаа шүү дээ. Тэрэнд нь бас бэлдэх гээд маш том гараануудын эхлэл болж өгч байна гэж харж байна. Тэгээ энэ жилийн яг энэ тэмцээний бас нэг онцлмоор зүйлүүд нь Солонгосын багууд байсан л да. Korea University дээрээс нь Yonsei University гэдэг Солонгосын хамгийн шилдэг их сургуулиудын баг бас яг анх удаага оролцох эрхээ авсан бэлээ. Тэгэхээр бас даалгавар бол нэлийн хүндэл гэсэн үг. Гэхдээ мэдээж туршлага хуримтлуулах нь ер нь гол зорилго нь байх юм болов ихний жилүүдэд тий. Нөө юу бах те бас нөгөө нэг сургуулаа төгсөөгүй ч гэсэн дээдлийг тоглодог тий оюутны лиг тоглохоо байлсан ч юм уу тий тийм тоглогчтой бас аваад магадгүй тоглох юм болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жилийн юу шиг дүүн шиг тий тэгэхээр бас амар тийм гоё бүрэлдэхүүн яг сургуулаа төгссөн шилдэгүүд гээл тий тийм гоё бүрэлдэхүүн бас тэмцээнд оролцох нэ. Гэвэл ямар бүрэлдэхүүн байх боломжтой? Тэгэл одоо жишээ нь өнгөрсөн жилийн драфтаар ус бэлэг ондорч юм аа тий. Тэгэл гэх мэтчэндээ болгоч зундаа олж шгэлэх бол та. За тэгвэл хэдүүлээ хамтдаа бас үргэлжлүүлээд өмнөх 7 хоногт болсон BCL-ийн Чингис Бронкос болон Southern Tigers багуудын томиг үзэнгээ хамтдаа ярилцаад явцгаая. За тэгээд энэ 7 хоногийн үед Чингис Бронкос баг 2 тоглолт хийсэн байгаа. За тэгээд энэ бол яг эхний тоглолтын тойм харагдаж байна. Энэ тоглолтыг ер нь үздэг гэсэн хэрхэн ямар тоглолт болж өнгөрөв? За эхний яг урчдаар болсон тоглолтыг бол шимтээ үзлээ. Яг ч бас үзсэн байх шүү энэ тийсэн чи. Хоёр дахь тоглолт бол ямар ч үзэхэд хэцүү л тоглолт болсон. Тэгээ үр дүнгийн үзэгчид маань бол маш сайн мэдж байгаа. Тэгээ 2 өдөр дараалсан аялан тоглолт хийлээ. Яг нэг тийм аялан тоглолтын ядаргаа бол яг 2 дахь тоглолтод бол маш их харагдсан байна. Барса байхгүй тий. Барса байхгүй. Тэгээд энэ тоглолтын дээр бол Миллер болон Лемон тий. Стадмон Лемон гэсэн тамирчид бол үнэхээр сайн байсан. Нөгөө талаас дээр Льюис гэдэг нэг хоног тоглож байсан. Тэр бас яг нэг Инжлипс дээр нэг Жордан Харрис шигтэй амар өсрэлттэй. Тэгээд флаш тоглолтууд гоё тоглож байгаа. Тийм Миллер нэг яг өөрөө ингээл мэдрээл те бөмбөг хийгээл эхлэхээр яалч хөлүүд бол
амар тийм хожих магадлал нь бүр амар өсчлөө юм л да тий. Тэгээ Миллер 50-аас дээш шүтээ тогтсон. Оноо автан сайн байсан. Гол нь яг нэг хэсэг ялч нэг Барсагийн байхгүй асуудал дээр багцрах асуудал гарч ирлээ. Тулаг яг тийм найдвартай бас бомбслаад багийн бүс рүү ороод тавталгаа эхлүүлэх нь жоохон асуудалтай санагдсан. Гэхдээ яг Миллер Лемон гэсэн тамирчид ээлж бомбоо авсаар үгүйш нэг багийн бүс рүү орсоор байж гал тоглолтод дуусглаа да. Тэгээ хөлгүүдэд бас нэг асуудал байгаа л тэр төсөлийн асуудал тийм. Одоо яг эндээс харагдаж эхэлнэ те дөрөвдүгээр. Бариулсан шүү дээ. Тийм. Одоо энэ нөгөө Tiger Series-ийг тоглолт шүү дээ. Тэгэнгүүт 12 оноо илүү явж байгаа хгүй хугацаа дуусгаад нэг 3 минут дутуу байхад тэгээ яг л нөгөө төсөл хийж чадахгүй байгаа зүйлүүд харагдаад байна. Ялч нэг эсрүүбагаас нэг хүчтэй цогцлууд орж ирээд нэг хэмлэг аваад ирэхээр зөрүүд ямар ч хариу арга хэмжээ байхгүй болчиход байна тийм. Энэ бол ер нь чакра ер нь жоохон тийм дуусж байгаа ч юм уу тийм одоо бүх амар олон тоглолт нэмж ийн гэдэг чинь ер нь бол ялчгүй юм болчиход байгаа гэсэн үг л дээ тий. Тэрнээс хэрвээ өөрсдөнд нь яг ингээд бүр хангалттай ингээ авчгаар юм алдах юм бол дараагийн тоглолт нь хүлгүүд юм чинь шууд засаад ирэх нь ойлгомжтой тий. Ингээ олон тоглолт давтагдж байгаа нь ялч нэг тийм ядрал тий. Энэ тоглогчд 3 жил амар удаан яасан. Би бол зөвөр гаргалгаа байхгүй юм. Харин тарид идэв. Би надад ч хэлгээл зоол юм л да. Яг ижилхэн байдлаар чакра дуусчаад байгаа байхгүй ялч ингээд хүч ингээд барагчаад ш тий. Үгүй зөв бүрэлдэхүүнд ч одоо нэг өнгөрсөн жилээс хойш нөө өлегтэй шинжил ороогүй тий. Тэгээ манарууд яг тоолбор чиманга өрөөс солихлоо. Тэгээ Миллер яг өөрөө тэгж будагтай талбай руу бас одоо Вести шиг Харрис шиг дайрд тоглогч бол биш шүү тийм. Зүгээр Азланы араа шийддэг залтнуудаас шийд. Тэгэлээ тэн дээр Азланы араа суулж авдаг ч юм уу өндөр хамгаалагч дагаад очих оруулна. Оноо явуулах гаргалгааг бол болчиход байгаа юм шиг санагдаад байна надад бол. Тий. Тэгээ Southern Tigers багийн хувьд бол чөлөөт шидэлтийг 37 удаа гүйцэтгсэн байна. Тэгээ эсэргээрээ хасын үлгүүд 14-өөс 10 гэдэг чинь Өвн найжуу шийдсэн. Гэтэ ямар хайр зүрхтэй юм те. Дайртын нэлээд тэр нэг хожил авсан баг нь хүлгүүд байна гэдэг сонирхолтой. Тэгээ ялч нэг доороо 2 лиг онортой болохоор тэр 3 оноо шийдсэн юм байна уу тэр. Тэ. Энэ амар 3 хийсэн шийдэлтэй 4-ийнх нь 3-ыг нөгөө тэнч хунхаа хийсэн баха. Майнерс байсан. Тэгээ Барса бол ялцчгүй хүлгүүдэд өгүүлчихэл байна л та тий. Барса нэрээ хизээ буцаж ирнэ гэсэн мэдээлэл байна. Одоогоор сайн мэдэхгүй байна. Мэдээлэл гарч ирэх бах те. Аль биасны. За энэ тоглолтын шилдэгүүдийг харуулж байна. За тэр Скотти Льюис гэж тоглогч бол үнэхээр бас өндөр уурчаад байгаа шүү. Тэгэхээр аюултай юм л. За энэ Лемон бол ер нь ирэх жил Монголд ирэх хаа. Тэс тэгж гадарлаа тийм. Хүмүүс нэлээ хараанда авсан болов эсвэл хасын үлгүүд багтаага гэрээгээд ирэх болов. Тэгээ бодоо байжсэн чи өчигдрийн тоглолтод яаж байгаа юм гэдэг бас муурлаа шүү дээ. Араас яг өчигдөр бид нар ямар хүлгүүдийг харваа гэхээр үнэхээр сүүлийн хэдэн жил тийм байхыг нэгзэж хараагүй хүлгүүдийг харлаа. Тэгээд юу болвоо гэж сураг тавьсан чинь хоол нэлээд таарахгүй байгаа. Тэгээ ер нь яг тамирчин мэрэгжлийн тамирчны хувьд авч чадах ёстой хүнсээ яг тэндээс болвол авч яг тийм хоол таарахгүй тийм зүйлүүд бол байна. Дээрэс нь бүр маш их ядарч байгаа. Арахгүй штэ тэгээ бүтэн улирлын туршныг зүйл рүүгээ фокуслсан байж байгаа. Тэрэн дуусаад ахаа BCL тэгээд ингээ аялан тоглолтууд ер нь бол нэлээд ядралттай, хоол таарахгүй, ядаргаа ихтэй. Тийм л. За элэг маад тийм бах те. За өчигдрийн тоглолтын юу юу? За өчигдрийн тоглолтын үзүүлэлтүүд харагдаж байна. Одоо яг нөгөө Барсагийн орон зай төгс өгүүлэгдсэн тоглолт л байгаа байхгүй. Дамжуулалт нэг тоглолтын турш 8 удаа өгөөд нөгөө баг нь 29 удаа өгж байгаа гэдэг чинь л тэнд юу болсон нь хамгийн ойлгомжтой. Гол нь ерөөсөө ингээд бүр эхнээс нь ахвала бүтэн контролцсантай дэв аналитаас бол ингээд бүх товтлогоо нь ойлгомжтой дандаа хүний илүүгөө үүсгдэг. Тэр одоо 3 хоног шидэлт нь 24-өөс 11 энэ 46% тө шийдсэн байхгүй. Тэгэл ийм өндөр хөвтэй шийдэж байгаа гэдэг чинь дандаа л бүр маш тухтай байдлаар шийдсэн шийдэлтүүд л болж тарна. Гэхдээ бас ялч легонорууд нь үнэхээр сайн лээ юм багаас. Тэг яг сошиалт хүмүүс бол тэ 2 дугаар хагас төлгүүд өөр болоо гараад ирэх байхаа гэлсэн. Гэхдээ надад бол эхлээсээ л унтарсан л харагдсан. Сэлгээний суудлан ч тэр одоо сэлгээ гарч ирээ нэг тоглолтыг эргүүлдэг тэ тэгэн горч яг хөлгүүдийн өчигдрийн байдлаас харахад бол тийм биш. Яг тэгэл нэг ийм өдрүүд байдаг л да. Тэгээ бас л онооны зүр бол нилээ 10 наасан тоглож байгаа юм биш үү? Байгаагүй. Их хоёр Тэмүүлэн 2 9 8 оноогоор бага оноолдор тэргүүлсэн гэхээр Одоо тэгээд төлгүүд биш байгаа. Дараа нар юу н орж ирээгүй юм биш үү? Өмнөх тоглолтын гэхдээ ядралт үнэхээр нөлөөлсөн юм шүү те. Сэлгээний тамирчтай ингэж тэгээд энэ ч бас шууд дараалал тоглолцсон юм чинь. Нэг яс надад нэг юм байна. За яг Барсагийн нөлөө бол угсаа амар үнэхээр харагдаж байгаа ч гэсэн
яг Миллерийн тоглолт орсон тоглолтол хожиж байгаа санагддаг. Та нарт тийг санагддаг уу? Тийм ээ. Ер нь сая тэгэл дарга нар байхгүй Чиманга, Лемон хин Миллер 3. Тэгэхээр чинь Дарга нар. тэр 3 нэг 15 за ер нь тэгж тэр 3-ын тоглолтод орчуул гэж бодвол тий. Тэгэхээр бас болж өгөө байна. Тэгэхгүй би бол яг үнэндээ одоо Миллерийг бол оошохгүй байгаа. Гээ гол нь Оошохгүй байгаа. Тийм. Дараа нь хөлгүүдтэй байхгүй байх гэж гаргаагүй байгаа тийм шүү дээ. Тэр чинь шидгээс өрөөнгөө яг үнэндээ муухайгаар ч гэсэн зөөр үнэхээр клаш моментээр авдаг. Гэтэ ингээд өөр довтлооны сонголтгүй болчиход байна шүү дээ. Та нар тэгж бодохгүй нөө? Би л тэгж бодоод байгаа шүү дээ. Шидэлт бол өндөр хувьтай. Гэтэ шидэх орон цагийн нөгөө талаас нь ингээд тагалжгал юм бол Миллерээс өөр ямар ч тийм оноо авах зүйл харагдахгүй байгаа байхгүй. Яг миний бодлоор бол яг Миллер ихээс илүүтэй тэгээ Барса байх тэгэл дараалсан гээ олон шалтгаан. Гол нь тэгээ өчигдөр бас Чиманга ерөөсөө давуу тал гаргаж чадаагүй байхгүй. Доор хоёр өндөр тоглогчийн эсрэг. Бас шал өөр Чиманга. За. Тэр өчигдөр би гэхдээ яг үндэ бас Легоноруудын зүрх айгүй харагцаад гэж бодож байна. Тэгээ Индонез бол угаасаа л томсгсон мөнгөтэй орно шүү дээ. Парагвара Бандун, Плета Жая гэдэг том багууд байдаг. Тэдний энэ жил бол лигийнхэн тэргүүн баримт ч явж чадахгүй байгаа шүү дээ. Доогуур ба. Тэгээд энэ дотоодын өрсөлдөөн бүр айгүй сайн ийм лиг болчиход байгаа байхгүй юу? Плета Жая нь үлээ аль нь үлээд энэ 2-3 дээр явж байгаа харагдсан. Тэгээс Маккензи Мүүрэнэ тэр очвол одоо өнгөрсөн жил иржсэн Антонио Хест биш ээ. 2 жилийн өмнө иржсэн Антонио Хестер гэдэг үсэн шүү дээ. Тэр тоглогч идэр чи одоо бол ингээд Индонезийн лигт бүр ингээд доод Евролынхан багуудаар л тоглож байгаа болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ лиг нь өөрөө бас бүр үнэхээр юм ширүү өрсөлдөөнтэй чанартай багууд ирж таараад. За одоо BCL-ийн дараагийн тоглолт чинь одоо бас тэр хэсгээс гарахын тулд оноо тоолох шаардлагатай болсон гэлөө. Энэ Дева шүү дээ. Энэ Дева нөгөө тэр Southern Tigers авч чигтэл манайх хоёроор гарна. Тэгээ нөгөө талаас болохоор хэсгээс гарах багууд нь тодорхойлцсон. Манайх A хэсэг, нөгөө B хэсгээс нь болохоор яг бүр ихний хэсэгт хамт байсан. South China Athletic хоёроор гарч байгаа. Нэгээр нь Taiwan Pilots гарч байгаа. Манайх тэгээд хоёроор гарах боломж байна гэж харж байна. Тэгээ өнөөдөр Дева United хожижгол юм бол манайх хоёроор гарна. Тэгээд тэр хоёр багийн хувьд одоо хожгоор ер нь харагдчих. Гайгүй хоо. Ер нь чанарын хувьд Барса хизээ ирэхгүй гэдэг юм уу? Чанарын хувьд угаас яаж ч зөрүүтэй хоёр баг штэ. Зүгээр нөгөө тал нь үнэхээр бас Southern Tigers нь ингээд өөрсдийнх нь талбай дээр л бүр нэг тий нутгийн талбайд төшчихгүй бол гайгүй хоо. Тэгээ бүрөвчээр тоглох байхаа тий. Гайгүй яа. Гэтэ би удаан бодсон нэг юм хэлчихв. Хасын хөлгүүд баг 3 дахь аваргын цомоо авах гад нилээн энэ үйлрэл зарцуулсан. Тэгээд өнгөрсөн жил BCL-д тэд ороод үдцсэн. Мэдээж том амжилтыг үзүүлсэн. ESL-д илүү анхаарад BCL-ыг яах вэ гэдэг ингээ үнэхээр амар ядраад сагсан бөмбөгөөс бас жоохон ч гэсэндээ нэг завсарлага авмаар санагдчихж байгаа зүйл тоглогч нарт та нарт анзаарагдахгүй байна уу? Уусаа зэлдэг. Одоо ингээ маш бага наснаасаа ингээл зөвхөн бүр айгүй өндөр түвшинд нүдүүллээ шүү дээ. Одоо үнэхээр ядарч байгаа хаа. Тийм босод тоглогчтой яг тий за ярээр. Хасын үлгүүдийн тоглогчд бол тэгж байгаа баха тий 3 жил тэгснээ 100 зарим тоглогч чи сая түр нодлон жил чи итүүгүнтэй те Барса түшиг Бендрия нар чи явцсан шүү дээ. Тэгээд огт амраагүй байхгүй юу. Түүгээр нэг 3 жил дараалал явчихаар ялч энэ Dynasty багууд ч дандаа шинжил хийгээд энэ жил нөгөө нэг хин яваад инхбат хин саруул эрдэнэ сөөлөрч. Саруул эрдэнэ. Овгоор нь дуудах гэнэ. Батрын саруул саруул эрдэнэ мөнх түшээ хоёр баг явсан нь ингээд шинжил болчихж байгаа хөө. Түшиг одоо ингээд өөрийгөө харуулмаар байна тий. Минут олдохгүй байсан. Тэнгүүд яг гарангууд чинь тэр чинь гоё шинжил болцсон юм шиг тий. Одоо харин энэ жил яаж хүлгүүд юу н орж ирэх болоо гэдэг дээр би бол айгүй тийм гоё сонирхолтой байгаа шүү дээ. Азаа Барса хоёр ер нь Япон явах л магадaltaй байгаа юм шүү тий. Гэж баг 2-3-7 нэг за ямар хуу хариу гарах нь бас бүр санаа бэрсэн юм уу? Тэгээд дараа нь яг тодорхой үед нь л яриа тий. Гэхдээ ер нь бол шуумнууд нэлээд байна. Баттай шуум шүү. Түүл одоо нод ирлэн толгойд нэрийг бас үлдээж үзсэн юм шүү. Ер нь эрхчлэлийн бүлгүүд бол нэлээд өөрчлөлттэй л байх бах. Тэгээд би нөгөө бүж ах багийнхандаа за би ч одоо та нарын өмнөөс ядарч гинөө гэсэн нэг иймэрхүү юмыг хэлснийг нь бол сонссон. Тэгэхээр тэр хэмжээнд л тэр эднэр ядарч л да жоохон штэ тий. 21 яг шолоохын хэлэхэд манайх одоо ингээ энэ хэсгээс гарлаа гэж бодоход хоёроор гарна. Тэгээд нөгөө тал дээр очиод 50 Pilots дээр бас хэцүүлтэй. Яг үндэ авчих магадгүй аягүй хэцүү тий. 50 Pilots ч одоо ESL-ийн хоёрт орсон баг шүү дээ. Азийн одоо яг ингээд power rating-ээр хоёрт бичиж байгаа л баг гэсэн үг шүү дээ. Аягүй хэцүүлтэй. Тийм над нэг асуулт байна л да. Ер нь хөлүүд ирэх жил яг яаж орж ирэх бол та хэд юу гэж бодож байна? Хэрвээ Азаа Барса хоёр эвгүүрх юм бол тэгэл эвгүй юм шүү. Чи явуулах уу?
Явах Гэхдээ одоо болов сая явах уу? 48 дугаар сургуулиас Зөв юм амархан ярьж болох юм ярьж гинөө болохгүй юм ярьж зүгээр. 48 дугаар сургуулиас сая драфтын 10 дахь сонголтоор амгалан баярыг авлаа л да. Тэгээд ер нь бол драфтын хулгай гэд тамийн арчилсан дэ хэлж илээ. Тэгэхээр энэ залуугаа бол явуулахгүй гэсэн. Тэгэхээр багтаа хөгжүүлээд нэлээ одоо ингээ хөгжүүлээд азаа барсаа хоёрыг Японд тоглож байгаа хооронд ч юм уу те энд нэг залууг хөгжүүлээд ер нь ингээ дараагийн хүмүүсээ бэлдээд одоо Цэнгүү Вьетнамаас ямар гоё ирэх бол. Гэхдээ яг Азаа Барса хоёрыг явуулаад руки тоглогчийг ингээ яана гэдэг чи бас хэцүү үстэй хөрмөхөө. Яг рууки нэрийг хөгжүүлэхийн тулд доор хаяж 20 минутыг талбай дээр удирдлын тоглолтод өгж ижил хэрэгтэй хүнээ бий болгож авч чадна шүү дээ. Тэгэхээр гэдгийг ч гэсэн бид нар энэ үлрэл бол маш сайн харсан шүү дээ. Тэг өсөх хоёрын хамар гэдэг жишээнээс гэдэг ч юм уу бас. Тэгээ гол нь хөлгөөч өөртөөс хөгжлийн лигийн багтай баг шүү дээ. Гэлж бас бодох хэрэгтэй. Та хэд болохоор яг залуу тоглогч одоо яг ашиглаад яана л гэж бодож ийн гэсэн үг үү? Гэвчгүй үлрэл ихлэх хааж Тэгэхээр хүү амтаа аврагч юмнууд байгаад. Энийг сонсноор бол зүгээр нэг иймэрхүү дөрөв дэх аварга авах амбиц бол байгаа гэж хараад байгаа. Тэгэхээр хэрвээ дөрөв дэх аварга авахаар амбицлж байгаа бол Азаа Барса хоёрыг явуулахгүй тал руу л байх болов гэж би бодож ийн хувьдаа. Илүү ирээдүй олон жилийн харж ивэл бас явуулаа тэр хоёрыг илүү чанаржуулаад дээрээс нь мэдээж одоо руки тамирчтай бэлдэх гэдэг ч юм уу тиймэрхүү тал руугаас явах болов гэж харж байна л да. Тэгээд эхлэх болоогүй үлрэл бүр хааж ирсэн гэж дуусаад удаагүй болохоор үнэхээр ингээд таамаглах бол би бол яг эсрэгээр нь эх хичээл гап аваад Барса Азаа хоёрыг Японд өөрсдийнхөө хувь тоглогчтой жоохон хөгжүүлээд эргэж ирснийхэн дараа мэдээж тэр хоёр хүлгүүдтэй л нэгдэх баг. Тэгээд хэдүүлээ хамтдаа харцгайтай ирэх болох нь. За тэгээд дараагийн сэдв болохоор 3-3 за тэгээд 7 хоногийн хувьд League Stop 5 болон Shanghai Women's Series тоглолтууд бас болсон байгаа. Тэгээд энэний талаар өргөл мөн хэлүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болов. Тэгээд хамтдаа League Stop 5-ын талаар ярилцгаая. За дотоодын 3-3 гэсэн мөнгөний стопууд бол 12 баг оролцож байгаа хэрэгтэй юм бихтэй. Тэгээд Light энэ бол Light Quest шүү дээ. Тий. Light Quest бол зүгээр челленжрэл ирэх болгоно гэдгийг ахаад хэлье. Quest-д нь бол World Tour-ын том тэмцээнд ирэх болгоно. За эмэгтэйдэр болохоор Team Mongolia багаас залуучуудын жишээ багаас нэг шинжилгээ орж ирсэн. Нандин үсэл гавь тамирчин маань бүрэлдэхүүнд орж ирээд тоглосон. За тэр юуны өчрөө гэх юм бол Нандин үсэл дэлхийн аваргын бүрэлдэхүүнд нэрлэгдсэн байгаа. 6 сард болох Porsche Warshad 3-3 дэлхийн аварга болно. Тэгээд түүндээ зориулаад бас нэг жоохон форм олгох юм уу те. Тиймэрхүү зүйлс орж ирж байгаа. Тэгээ Монголиа Team Монгол залуучуудын шишээ бүрэлдэхүүнд тоглосон. Тэгээд Сүхбаатар Алтоод буюу тэр финалцсан их туул багийн хувьд бол тэр их туул эднэртэй Номин Эрдэнэ эднэртэй те нэг буян. Тэгээд энэ багийн хувьд бол power ranking-аар баг тэргүүлж байгаа. Одоо бүх одоо болсон тэмцээнд нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа. Тэгэхээр энэ багийн хувьд бол маш чиг сайн тоглолтыг бас үзүүлж байгаа юм билэ. За тэгвэл хамтаас үргэлжлүүлээд Shanghai Women's Series-ийн эрэгтэй багийн талаар ярилцгаая. Сансар баг аваасан мэт тийм. За Сансар багийн бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орсон. Дүлгөөний оронд отхон жаргал орж ирсэн энэ 7 хоногийнх дээр. тийм байсан. Тэгээд за энийг яг тэр өөрчлөлт шинжилтийг бол дараагийн Shanghai World Tour-оор бүр илүү дэлгэрэнгүй ярьж өгье. Сансар төрөөснөр 9 сард бол Хончоны челленжрийн эрхийг авч байгаа. За хар хорон бүрөө скор баг ингээд 2 дараалал финалдад хуйланд нь Сансар тож өгч байна. За ийм л зүйл боллоо. За тэгвэл үргэлжлүүлээд Shanghai Women's Series-ийн талаар ярилцгаа. За энд тоглолтууд яг юу болж өнгөрвөө? За Shanghai Women's Series дээр манайхаас 2 баг орсон. Нэг нь Сүхбаатар баг. Тэгээд Сүхбаатар баг бол урдсан шатнаас гарч таагүй. За Азийн хамгийн олон удаагийн аварга Австрал, нөгөөх нь Африк ТV аварга Мадагаскараас 2 хүчтэй багтаад ороод гавж лавчтаагүй. Урдсан шатнаас хасагдсан. За Амазонсын хувьд бол тэгээд Чехэд Австрал хожигдсон ч Чехийг хожиж хэсгээс гараад за хасагдах шатны эхний тоглолт шилдэг 8 шатн дээр чансаг тэргүүлж байгаа, дэлхийн чансаг тэргүүлж байгаа Нидерландыг хоцсон. За Нидерландыг хоцсны дараачаас харин Нидерландын залуучуудын шигшээ баг Амстердамд нь хожигдсон. Гэтэ манайх 3 өдрийн бүрэлдэхүүнтэй тоглосон. Ариун цэцэг шигшээ 8-ийн шатн дээр бэртэл аваад тэгээд хагас шигшээ тоглолт руу орж иж таагүй улмаар хожигдлээсэн. Тэр юу болов нэрээ? За сонсоход бол ер нь яг нүүрэндээ бол маш хүчтэй цохиулс. Гавс яг нүүрэндээ цохиулсан. Тэгээд ер нь амны үндэд бол их л хүнд бэртэл авсан юм шүү.
Гэхдээ яг тэгээ дараагийн тэмцээнүүдээс бол ороод ирчих юм шиг байлаа. За тэгвэл хэдүүлээ хамтдаа бас Шанхай World Tour-ын хэсгийн бариллыг хамтаар сая тэгээд энэ 7 хоногийн хагас буцаан буюу 23 24-нд болох тоглолтууд байгаа тийм. За энэ тэмцээнд за World Tour энэ он одоо удирдах гэснээс хойш манай Монгол улсаас 2 баг оролцож байгаагаараа анх удаа оролцож байгаа онцлог болж байна. За Улаанбаатар болон Сансар гэсэн багууд оролцож байгаа. Улаанбаатар багийн хувьд CSF-т за Бельгийн Антверп тэгээд Литвийн Канвас гэсэн ийм багуудтай тоглож байгаа. Манайх өмнө Антверпийг хожигдсон өмнөх тэмцээн дээр. Тэгээд бүрэлдэхүүн тос шинжилэл орсон дэлгэр нэм Инхватер Дөлгөө Мейц гэсэн бүрэлдэхүүнтэй байсан бол энэ удаагийн тэмцээнд кадрагийн оронд анд орж ирсэн. Тэгээд нэг будагт тайлбарт удагчд одоо илүү тийм хурдан арай динамик тоглолттой болов гэсэн хүлээлттэй байна. За Сансар багийн хувьд Гавигийн Дөлгөөн, Өс хоёр, Болор Эрдэнэ, тэгээ Отгон Жаргал, Чин утаг яг үнд цөмбөрлтүүнээс өнжиж байгаа энэ тэмцээнүүд. Тэгээ ийм л байдалтай байна да. Тэгээ Сансар багийн хувьд бол Skyliner, Германы Skyliners, Хятадын Ханжоу гэсэн бас хүчтэй багууд. Гэтэ бас хуулингийн ч хожих боломжтой. Ер нь бас сансны хувьд бол гайгүй хэсэг гэж бодож байна. Тэгэд манай хоёр баг хуулийн хэсгээс гарчих ухаал гэсэн өндөр үлээлттэй л байна да. За 3-3 юм байгаа маань. За тэгээд хэсэгэн хугацаанд завсарлаад тэгээд өнөөдөр хүрэлцэж хоёр зочиндаас баярлалаа. Яг үндсэн зочид бодохгүй орж ирнэ гэдэг. Тийм завсарлаад манай одоо драфтын 1-2 дугаар сонголтууд болох мөн хэрэг амар төвшөнтэйгээ хулан битээрс ярилцах болно. Тэгээд сонирхолтой мэдээллүүдийн талаар ярилцсан хоёрт авиртайч баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн ивент итгэгчээр KFC M-Bank гэж хэлж байна. Нэвтрүүлэгтээ эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлгийн ивент итгэгчээр Top Motors Tesla Group нараа ажиллаж байна. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт урилгаар 2026 оны драфтын 1-2 дугаар сонголт, 52 дугаар сургуулийн сурагч, энэ мөн Эрдэнэ болон 52 дугаар сургуулийн сурагч тэг амар төвшин нар хүрэлцэж ирсэн байна. За хоёуланд нь орой мэндийг хүргэе. Тэгээд драфтын 1-2 дугаар сонгогдсонд нь бас баяр хүргье. Баяр хүргье. Тэгээд мэдрэмжүүд нь ер нь ямар байсан бэ? Драфтын 1-2 дахь сонголт, та хоёр нэг сургууль, найзууд тэгээд араасаа дуудагдахад бас би биенийхээ өмнөөс баярлж исэн байх л гэж бодож байна. Тэгээд драфтын өдрийн тухайд юу хэлэх юм Эрдэнэс хэлэх үү? Ер нь тэгээд тэгмээргүй байсан. Тэгээд нэгээр сонгогдно гэж бодоагүй байсан. Ардаас найз маань сонгогдно гэж бодоагүй байсан. Тэгээд яг тэр мэдрэмжийг нэг үгийг хэлж шүү ер нь жоохон тэрхэн зур нэг шокнд орсон ч юм. Тийм гоё байсан. Асуулт байна л да. Мөнхөртэй тухайд тэгж бодож байсан. Одоо сошиалор ч юм уу мөнхөртэн баг нэгээр сонгогдчих байх, нэгээр сонгогдчих байх гэж айгүй явж ирсэн шүү дээ. Чи магадгүй өөрөө бас хардсан ч байж магадгүй. Тэгээд ер нь бас сонгогдох магадлал байж магадгүй гэсэн нэг тийм хүлээлт байсан уу? За хүлээлт нэг сонгогдчихоос тэгээ сонгогдчихлоо явах гэж ер нь дотроо бодож ирсэн. Тэр сонгогдсонтой ер нь баяртай гадаа. Амар төвшний үед. Би болохоор эхний 10 дотроо л сонгогдчихсан гэж бодоол. Хоёроо сонгогдно гэж бодоогүй. Тэгэл эхлээл манай сонгогдоод тэгэл баярлалаа сонсч араас нь би сонгогдоод тэгэл. Тэг тухайн мэдрэмж нь яадаг вэ? Хоогийн мэдрэмж гоё юусэн үгээр хэлэх бол нэлээд сандраал явлаас. Тэгээс амар төвшний хувьд бас барууны дайчдад сонгогдоод SG Ibs баг руу солилцоор авсан шүү дээ. Тэр мэдрэмж юу ямар байсан. Тэгээ хоёулангийн маа 1-2 дугаар сонголтын үед хоёулангийнх нь хувьд болохоор SG Ibs багт хоёлоо орсон байгаа. Тэгээд хоёлаа 52 дугаар сургууль найзууд тэгмүүтэй нэг багт орсон гэдэг мэдрэмж нь юу ямар байсан. Дараа нь хоёр ярилцсан уу юу гэж ярилцсан. Тэгэл гарч ирэл нэг л хараад тэгэл одоо юу энэ нэлдэл гар ураал нэг догтлоод ч юм яагаад ч байгаа. Тэгэл одоо бид өөр чинь нэг 10 жилийнхаа тэмцэнээр л дууслаа гэж бодож ирсэн. Тэгэл дахиж дахиад нэг багтаа хамт ингээд тоглоно гэдэг нь гоё юмсан.
Энэ удаагийн драфт болохоор яг 3 дахь удаагийн драфт байсан. Онцлог байсан зүйл нь хөгжлийн лигийн багууд бас драфтаар тоглогч сонгосон байгаа. Тэгээд бүр сонирхолтой зүйл нь одоо өмнө нь ийм жишээ бол Азаа Барса хоёр л байсан л та. Одоо тэр хоёр ямар төвшөнд тоглож байгаа вэ бүгдээр л бид нэр мэдчихээн. Тэгэхээр 10 жилийн сургуулаасаа SJBS рүү аврагын төвшөнд яригдчихсэн багуудын нэгт очлоо. Тэгэхээр EBS та хоёроос юу олж харсан бол гэдэг үзэгчдийн хувьд бол нэлээд сонирхолтой байх. Ер нь ямар уулзалтуудыг хийсэн байсан, комбайн дээр ямар байсан те тэр талаар илүү ярилцвал. EBS-ийнхэнтэй ер нь уулзалт хийсэн байсан уу? Та хоёртой яг хинэн зорж ирж уулзав те. Хүслийн цомын тэмцээн Улаанбаатар Cup 2 бүр нэлийн нөлөөлсөн гэж хараад байгаа байхгүй юу? Тийм ер нь хүслийн цом гэдэг тэмцээн л маш том үрээтэй зохиогдол. Тэгэл яг бид хоёр харагдсан баха. За манай хоёр бие бариад нэлээ сандарч байгаа шиг байна. За бүр эхнээс нь л ярилцъя л та. 52 дугаар сургуульд ер нь хэддүгээр ангиасаа хэн багшийн удирдлагаар тоглосон. Хамтдаа ер нь яг хэдэн жил гар нэлээ тоглож байгаа юм те. Тачээр. Би болохоор 52 дугаар сургуулийг 1-р ангиас хойш л байсан. Төгсөлөө 52 дугаар сургууль байжгаад анх дундаа ангид ороод 8 дугаар ангиас нэг яг гэрэлт багш дээр яг доож эхлэв. Тэрнээс хойш жонсагс тоглож ирсэн. Тэгэл мөнх эрдэн энэ жил шилж ирсэн байхгүй. Тэгээд энэ жил шилж ирээл тэмцээнүүд зүг ороод явж байгаа. Мөнхөртөө өмнө сургуулиас юм байна. Тэндээс ер нь саксны шигшээ гэдэг ч юм уу тоглосон уу? Тоглодог ус. Хамгийн анх чинь Дорногов аймгийн сайн шанцанд сурдаг. Нэгээс дүүрэн хүртлээ сурсан. Анхны багш мөнхчлүүн гээд багш маануудын тэгээд яг дүүрэн хүртлээ тоглож авах, сурж авах хугацаанд шандад сурж авах хугацаанд жон хотод ирээд нэг багт орж үзээд тэгээд нэг багтаа ингэж явсаар байгаад Сэтэ өгч дээр ирээд тэгээд Сэтэ өгчтэйгээ айгу удаан байж жаад 10 дугаар ангидаа хотод жилжиж ирээд тэгээд нэг бас давхар өлөө тоглож жагаад игмээ оголж исэн. Тэгээд игмээ оглаад тэгээд сургуулаасаа гараад 11 дугаар ангидаа Солонгос руу сурах гавьчихсан. Тэгээ 12-тоо 52-т орчихсон. Бодонс бас 18 хүртэл улсын аваргаар тоглосон билүү? Тийм, Бодонс. Бодонс цонгогдож магадгүй гэж би бодоодсан байхгүй. Тэр тал дээр хүмүүс бас тийм бодолтой хүмүүс байгаа чи тэр тал дээр ер нь мэдээлэл өгвөл яг юу болсон юм те. Чамд өөрт чи ер нь Бодонс цонгогдох болов гэсэн хүлээлт ч юм уу байсан уу? Ер нь Бодонс авчих ухаал гэж бодсон. Гэтэ яг яаж авах юм ингэж нөгөө нэг драфтыг ингэж ингээд нөгөө одоо EBS 1-2-ын авдгийг бич мэдгүй. Тэгээ ер нь Бодонс гэтэ авчих ухаа. Бодонс ч авчнаа гэж ярьж ирсэн. Тэгэл за яг яах юм бэ? Гэтэ эхлээд орж л байвал яах вэ гэж бодоол. Тэгээ хийж явал тэгсэн тэгэл Бодонс манай аваагүй тэгэл аваагүй ч яах вэ? Тэгээд авчлаа. Тэгээд бас мөнхөртний хувьд бас ах нь дээдлэгт бас драфтлагдаж орсон байгаа. Тэгээд үзэгчдээ сонирхолтой драфтын 7 дахь сонголттой Баттэрт нь. Тэгээд ер нь ахаасаа ер нь урамшиж анх сакс тоглов. Ер нь яг яаж явж исэн бэ? Тэгээд ахнаас ер нь юуг зөвлөж исэн бэ? Тэг ер нь багасаа яг ахтайгаа байнгын хамт цэцэрлэгээс авахгүйл байнгын хамт өлөө олж тоглоно, саксч тоглоно ах дээр тэгж хамт явсаар. Тэгэл маа гэр бүл чи яг спортын гэр бүл маа ээж аав хоёр хоёлаа саксан бөмбөгийн спортын мастер. Хоёрд мөнх бат гэдэг хүн байгаа. Тэгээд ер нь гэр бүлээс яг тийм спортын гэр бүл төрсөн ч гэх юм уу. Тэгээд ер нь бөмбөгтэй ойрох уссан. Тэгээд ер нь яг аавынхаа тоглолтыг үзэж байгаагүй би. Манай ах үзчихсэн юм бол мэдгүй байна. Тэгээд маа аавын дүүнер нь найзууд нь гээд айгу мундаг хүмүүс байдаг. Тэгээд ер нь тэгэл одоо хүрээлэн мөрчин ч юм уу тэгэл айгу гоё ааваараа бахархаал. Тэгэл яг сакс руу тоглоол. Тэгээ манайх ч яг Оросд сурдаг байсан. Оросд сурж агаад Монголдо ирээд тэгээд одоо ингээд хамтраа автлагдаад ер нь яг юм болол гоё юм дөө. Яг л нөгөө спортын уур амьсгал
төрж өссөн юм байна те. Тэгээ хан яг Оросд сурж агаад төмөр замд ирээд төмөр замаас сая шууд 7 дахь сонголт болоод сонгогдоод хаанаас гинт юу ах トゥ хоёр гараад ирвэ. Яг гоо тэгээд яг саксны дасгалжуулагчдын хүрээлэл бол нэлийн хөдөлсөн байсан юм байна лээ. За амар төвшнгөөс бас асуумаар энэ. За амар төвшингийн гэр бүл нь спортын хүмүүс байд юм уу? Яа тийм те ер нь анх яаж яг сагсан бөмбөг рүү хөл тавьж орж ирвэ? Юу яг одоо мотивац болж орж ирсэн бэ? Манай аав ээж хоёрын хувьд бол ойлоо спортын хүн биш, сакс тоглодоггүй. Би бага ангид нэг хоккей тоглодог гэсэн. Тэгээ хоккей тоглож байгаад дундаа ангид орж ирэх зүйл сакс гадаа тоглодог байж байгаа л. Тэгээ 9-р ангид яг ингэ зүг нэг багт орё гэж бодоод тэгээд лавга өгч дээр очиж исэн байхгүй нэг. Тэгээд лавга өгч дээр очиод тэгээд нэг 2-3 жилийн нэг багт тоглоод тэгж байгаад энэ жилээс тоглож байгаа л эсэн да. 9-р ангиасаа сакс тоглож эхэлсэн юм. 9-р Нэлийн ангиас. хожуу эхэлсэн байна штэ. Тэр Лавга агшийн нөлөөл байна. Тийм багасаа л яг юм өндөр. Үе дундаа өндөр хөтлөхтэй. Тэгээ өнгөрсөн хүүпнүүдийн дугаар дээр тами тасгалжуулагч ярьжсэн байхгүй юу? Энэ хоёрын хоорондын ойлголцол нь бол хүслийн цом дээр харагдсан гэх. Тэгэхээр та хоёрын хувьд яг би биенийхээ хамгийн сайн найзууд уу эсвэл бол 2-3 дахь найзууд уу тий мэдээж нэг сургуулийн багийнхаа учраас хамтарсан бэлтгэлд оролцсон ер нь бүх юм л хамт байгаа байх тий. То маа бэлтгэл гэхдээ нэг айхтар олон ч орж байгаагүй. Тэгээд нэг хэд хэд орохдоо нэг чанартай тэгэл нэг хөлбөр гэж орсон. Тэгэд дээдлийн талаар бас асуумаар байна л да. Дээдлийн тоглолтуудыг мэдээж үздэг байх аль багийг дэмждэг байсан бэ? Яг баг цан дэмждэг Тамирчин. бас тийм яг нэг сайн үздэггүй. Сүүл тоглож гисэн болохоос нэг жилийн өмнө 2 жилийн өмнөөс нэг үе тоглолтуудыг үзэл тэгж явдаг. Өхөд Би одоо дунд ангидаа асуулуудыг дэмждэг байж бол тэгэл энэ сүултээ яг хувь тоглогч нар тэгээ нутгийн ах нарыг аягүй сайн дэмждэг. 10 жилийн одоо ингээд сурагчид бас одоо драфтаар сонгогдно гэдэг бол бас маш том зүйл болчиход байгаа шүү дээ. Тэгэнгүүт драфтад нэрээ өгье гэдэг бодол нь ер нь хаанаас төрсөн бэ? Өөрсдөө ер нь драфтад нэрээ өгөөд үзье гэж бодсон уу? Драфтад нэрээ өгөх одоо боломж чинь нэг л байгаа шүү дээ. Тэгэнгүүт яагаад энэ жилийг ер нь сонгосон бэ? Би өмнө жил гэх юм уу хөгжлийн лигт тоглох гээд тэгээд нэрээ өгч чадаагүй гээд тэгээд үнжижсэн яг бүтэн бага үзэл тэгээд энэ сэдвэгч дээр тоглодог гэсэн тэгэл нэг жил яг багийнхныгаа харьцуулсан тэгэл одоо дараа жил нь заавал орноо багийнхантай хамт тоглоно гэж бодоод нэрээ өгсөн дөө тэгсэн төгсөн бүр дэж тэгэл заасан тиймэрхүүтэй гэж Ямар төрсний вэ? Би болохоор драфт бол нэрээ өгнө өстө бодоог нэрээ өгөхгүй л гэж явж ирсэн би. Тэгэл яг хамгийн сүүлийн өдөр нь тэгээд мөнх эрдэнэс нэрээ өгчих гээл тэгэл болохгүй л татчих ш тэгэл. Тэгэл нэрээ сүүлийн өдөр нь л баг цагийн тулцсан юм нэрээ өгөл. Бэлтгэл сорил дээр очлоо драфтын сорил дээр. Мэдээж Том бол байхгүйсэн тий. Ямар төвш орлоо. Хойл ороогүй. Арга мэдээгүй байран тэр юм. мэдээчгүй тэр байрлсан байсан. Тэгэхээр тэр ер нь бол миний гадралж байгаагаар бол яг тэр хүслийн цом гэдэг бол маш том зүйл болсон юм байна. Тийм. Миний ойлголтоор ч гэсэн драфт комбайн дээр та хоёрыг бүр ингээд нөгөө тултлаа өөртөө гайхшруулсан учраас бүр юм дээгүр хоёр сонголтоор авсан гэж бодсон. Гэхдээ хүслийн цомоос та хоёрын ер нь ингээд ойлголцол ур чадварыг харсан учраас ийм сонголтыг хийсэн юм байна гэдгийг ер нь өнөөдөр олж мэдчихээн. Аав ээж нь ер нь яг юу гэж хэлсэн бэ? Дээдлэгт орсон гэдэг мэдээг сонсоод гэрийнх нь ер нь юу гэсэн бэ? Маа ирэх аваар баярлалаа. Баяр өргөе минийх хөө гэл. Зөндөө баярлсан. Ер нь юу гэж хэлж байна? Цаашдаа тийм байгаарэ гэдэг ч юм уу. Цаашдаа тэгээд дараахан тэгэл сайн хичээгээд бэлтгэлээсээ хайгээд яваарай л гэсэн. Мөнх эрдний гэрийнх нь ер нь юу гэж хэлсэн бэ? Одоо саксны гэр бүл шүү дээ тий. Тэгэхээр ямар зөвлөгөөг өгж ийн ирээдүйд нь ер нь ямар байгаасэ гэсэн зөвлөгөө өгсөн бэ? Тийм бэлтгэлээсээ хайгээл дараахан л аваарай гэл. Аавч тэгэл хэн байснаа санаарай. Тий айгуу тийж хэлдэг.
хамгийн анх тийм дорногоо аймгийн сайн шан цомын л суманд л тоглодог хөгчүү. Тэр анх тэгж тоглодог байсан. Тийм яг тийм л хөгт байсан шүү. Тэрүүгээрээ гараал айгуу загтагдаа. Гой зөвлөгөө байна. Тэгээд ангийнх нь юу гэж байна? Ангийнх нь ер нь ямар юм ярьж байна? Сургуулийн төвшөнд бол нэлээд юм болж байгаа юм. Тэгэхээр галтай сургууль нь баяр хүргэж мөрөснө үү? Би бол амар юм бас болох болсон болов уу гэж бас бодоод байна. Одоо нэг төгсгөл шалгалт гэдэг. Тэр яг яши өгөх гэж байгаа юм биш үү? Тэгээд зүгээр найзууд багш нар л яг баяр хүргээл. Тэгэл нэг тийм хөдөө идэх. Драфтын өдөр үлзий оршихт хоёрт бас яг хоёуланд нөмсгөлөө өгөөд нэлийн дотн харагдсан. Тэгээд эпс нэгдсэн талаараа ер нь яриул хэр баяртай байна. Минут хоёрт хэр олдох бол энэ тал дээр мэдээж бас бодсон бодлууд бол нэлээд байгаа ах тийм үхэрнээс эхэлв. Тийм эпс орсонд ер нь бас аюу баяртай. Тэгээд өндөг ах нартайгаа нэг боллоо л тэл одоо минут авах биш өөрсдөө л олох байх гэж бодоод тэгэл бэлтгэлээ сайж авал тэгэл үзэндээ Бэлтгэл дээр өөрийгөө харуулна да гэж л бодсноо. Тийм. Амар төвшнээ. Эпс ороод дээдлийг тоглолт үзэх гэж эпсийн тоглолтуудыг их үздэг байхгүй. Тэгэл эпс гоё ах нартайгаа ороод тоглох таа гоё баяртай л. Тэгэл бас тэг бэлтгэлээл энэ 100 сая идэ гэж бодож байна. За тэгээд бас мэдээж дээдлигийн бэлтгэл сургуульд гэдэг бол одоо маш хэцүүс том шалгууруудын бас нэг байдаг шүү дээ. Тэгээд хоёр дүүдээс амжилт хүсье. Тэгээд эпс гэдэг бас юм том одоо нөлөө бүхий багт орсонд нь бас баяр хүргье. Тэгээд амжилт хүсье. Тийм тэгээд эрх хүлрэлт нь амжилт хүсье. Тэгээд сая бас мөнхөрт нь бас гоё үг хэллээ те. Тэгээд минут авах биш. Тэгээд өөрөө л олж авах байх та гэд тэр бас айгүй гоё санагдлаа. Тэгээд ирээдүйн цааш тахын ажилд нь бас амжилт хүсье. Тэгээд өнөөдөр урилгыг маань хүлээж аваад бас оролцсонд нь баярлалаа. Тэгээд сүүлд хэлэх үг байна уу? Одоо гэрийнхэндээ хандаад ч юм уу хэлэх үг. Магадгүй эпсийн фэнүүдэд тийм эпсийн фэнүүдэд ч юм уу тий. Тэгээд хамтдаа нэвтрүүлээд дуусгацгаая. Одоо гэрийнхэнд бол андаал тэгэл. Тийм байнгын тусалж дэмжиж тийм байнга миний ард байдаг. Одоо баярлаа. Тийм гэрийнхэн тайртай шүү. Дөнгөж саяхан шинэ хэндүүтэй болсон. Тийм. Махаг 3 ирэх банд байж байгаа. Тэгээд ардаас нэг охин гарч байгаа, гүнжтэй болж байгаа. Тэгээ ээжтэйс баярлаа гэх хайртай шүү. Тэгээ түнэртэй. За ирээдүйн бас нэг гүнж бол төрчихсөн л юм байна тий. За амар төвшнээ. Чин хөндрөхсөн. Юус гэрийнхэн дандаал тоглолт толгоныхын тэмцээний тоглолт толгоны хараад дандаа тоглолтуудыг үздэг. Тэгээ аав ээж ихчдүү баяртай хайртай шүү л лида. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн ярилцлага маш гайхалтай болж өндөрлөө. Тэгээд яг үзэгчид маань ч гэсэн мөнх эрдэнэ гэдэг яг ямар хүн байдаг тий гэрийнх нь одоо ямар тамирчид байдаг гэдэг ч юм амар төвшин бас яг ямар зандалтай явж байгаа яаж тамирчин гэдгийг бас бахын ч гэсэн мэдэж авсан болов гэж бодож юм. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон хоёртоо баярлалаа. Тэгээд холондоос баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн энэ цагта эргээд уулзцгаая. Тэгээд энэ хүртэл үзэгчдээ бас баярлалаа.